3 жилийн өмнө Москва хотын Лужники цэнгэлдэхэд болсон аваргуудын лигийн финалийн тоглолтыг бид өнөөшн дахин үзэхнэ. За учир нь тухайн үед шигшээ тоглож байсан Английн багууд бол Манчестер Юнайтед болон Челси багууд энэ жилийн тэмцээний шүгээн 8-д онолт тараад байгаа юм. Хоёр багийн эхний тоглолт өнөөшн Челсигийн дад болох Стэнфорд Бридж цэнгэлдэхэд явагдана. Челсигийн менежер Карло Анчелотти өнөөдрийн тоглолтын гарааны 11 тамирчнаа нэрлсэн бөгөөд хэвлэлийнхэн үнийг хараахан олон дийл болгосонгүй. Энэ үйл Ливерпулээс өндөр үнээр авсан довтлогч Фернандо Торрес Челсигийн бүрэлдэхүүнд ирээд нэг ч голыг оруулж амжаагүй л явна. Түүний хувьд өнөөдөр гараанд гарах хэсэг нь сонирхол татаж байгаамаа. Мэдээж довтлогч хүний хувьд гол оруулах нь хамгийн чухал. Гэхдээ Торресийг бид биш, гадуур лиг шүүмжлээд байгаа. Бид Торресийг хэдийгээр гол оруулаагүй ч гэсэн сайн тоглож байгаа гэж бодож байна. Гэхдээ тэр мэдээж үүндээ сэтгэл дундуур байгаа хаа. Миний бодлоор л тэр лав сайн тоглож байгаа. Тиймээс би өнөөдөр ч гэсэн түүнд боломж олгох болно. 2008 оны аваргуудын лигийн финал бол Челсигийн хувьд тавгүй дурсамжуудын нэг гэдэг нь гарцаагүй. Гэсэн ч хагас хамгаалагч Фрэнк Ламбертийн хэлснээр түүнд өш авах ямар ч бодол байхгүй гинэ. Би үүнийг амлаж чаднаа. Гэхдээ миний толгойд яг одоо ямар нэг өшөө авах бодол алга байна. Ийм удаан хугацааны дараа бид хоорондоо зөндөөл тоглож, ялжч байсан, ялагдчихж байсан. Миний хувьд бол өмнө нь хожигдож байсан ямар ч багтаа тэгж их ус хонзон санаад байдаггүй. Ганцхан Манчестерч биш. Яагаад гэвэл үргэлж ялаад байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ бол утгагүй хэрэг. Бид Реал Мадрид эсвэл Барселонд хожигдсон байсан ч тэдэнд ямар нэг үс санахгүй. Яг мэдээж Манчестер болон манай багууд Премьер Лигт хоорондоо маш том өрсөлдөгчд гэдэг нь үнэн. Бид ч бие биенийг маш сайн мэдж байгаа. Өнөөдөр бол бид хариу тоглолтыг хийдэг өөр тэмцээнд л тоглох гэж байна. Челси болон Манчестер Юнайтед багууд хамгийн сүүлд өнгөрсөн сард Премьер Лигт хоорондоо онолт таарч тоглоход Челси 2-1-ээр ялж байсан. Мөн 32 настай Фрэнк Ламберт өнөөдрийн тоглолтод цэнхрүүдийн бүрэлдэхүүнд 500 дахь тоглолтод оролцох гэж байгаа юм. Мөн тэд Манюг 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялж чадах юм бол сүүлийн 8 өдрөлд 6 дахь удаага аваргуудын лигийн хагас шигшээд үлдэхүүлээ.